За G үсгийн дуудлагын дүрмийг тайлбарлаж өгье. За тэгэхээр G үсэг маань дарамлаар бол ингэж бичдэг. Бичмлэр бол зүүн доод үнцгээс эхэлж бичнэ гэж ойлгох хэрэгтэй. За G үсгээс бол хоёр янзын авиа гардаг G, J. За G үсгийн араас R их шиг буюу A, O, U орох, мөн гийгүүлэгч орох, мөн G үсгээр үг дуусахад бол G-гээр уншина. Go, явах, gun, буу, garden, цэцэрлэг, glass, шил, grass, өвс ногоо зүлэг, game, тоглоом, good, сайн, goose, галуу, green, ногоон, grey, гээгүүлэгч орсон учраас G-гээр уншиж байна. Саарал, God, бурхан, goat, ямаа. За G үсгээр төгссөн үгнүүд dog, нохой, pig, гахай, big, том гэх мэтээр. Харин G үсгийн араас I, E, Y гэсэн M их шиг орж явах юм бол хатуу монгол жижиг жаргалын J-гээр уншина. Jim, биеийн тамирын танхим, Ginger, цагаанга, geology, хайгуул шинжилгээ буюу орсоор геолог, gemstone, эрдэнийн чулуу, үнэт чулуу, geography, за энэ маань болохоор газар зүй, орсоор география гэдэг. За эхний G үсгийн араас M их шиг орсон учраас J-гээр уншаад, дараагийн G үсгийн араас гээгүүлэгч орсон учраас G-гээр уншаад geography. Algeria, Алжир улс, gentleman, боловсон эр, Egypt, Египт улс, Georgia, гүрж улс гэх мэтээр. За тэгэхээр одоо энэ онцгой анхааруулах олон улсын чансаатай нота бена гэдгийг тэмдэг тавьчихаар чухал юм хэлж өгөх гэж байна гэж ойлгож байгаарай гэсэн. За тэгэхээр одоо энэ J-гээр уншуулахгүй G-гээр уншуулахын тулд дуу гаргадаггүй юу үсэг жиргэлдэг зарчим гэж англи хэлэнд байдаг. За жишээ нь одоо багш нь нэрээ бол ингэж бичдэг. Хэрвээ энэ юу үсэг байхгүйсэн бол миний нэрийг G үсгийн дүрмээр сэлэнж гэж унших гад байдаг учраас юу үсэг жиргэлээд үгийн эцэст орсон И үсэг уншихдаггүй. За юугээс нэс аваа гарахгүй тэгээд сэлэнг гэж уншина. За энэ дүрмийг мэдхгүй зарим хүмүүс бол сэлэнгүйе гэж унших гад байдаг. Тэгж юусоо болохгүй сэлэнг гэж. За тэрний нэгэн адил одоо энэ тахал гэдэг үгийг plague, league гэдэг олон одоо дээд шансааны тоглолт гэдэг үг байдаг шүү дээ. За энийг guest гэж уншина. Юу үсэг байхгүй болсон бол jest гэж уншина. За jest гэдэг маань дохой зангаа гэдэг үг байдаг. За юу үсэг жиргэлчгээр энийг G-гээр уншаад guest гэж унших нь шүү дээ. Зочин гэсэн үг. Тэг гүвээс зэдэр гэж уншиж болохгүй. За тэгэхээр энэ маань болохоор guest гэж унших юм байна. Зочин, guess, таах, бодох, гитар хөгжим гэх мэтээр уншина. За дахиад онцгой анхааруулах тэмдэг тавилаа. G үсгийн араас M их шиг орохоор J-гээр уншина гэсэн байтал зарим одоо гаж дүрмтэй үгнүүд байдаг. Жишээ нь tiger, бар, таиж гэж хэлэхгүй байх нь шүү дээ. За sing гэдэг үг яагаад багшаа singe гэж уншихгүй байгаа юм бэ? Энэ дуучин гэдэг үгийг гээд манай нэг шав асууж исэн. Энэ бол үгийнх нь язгуур дуулах гэдэг sing гэдэг үг байсан учраас ER үсэг төгсгөл залгаад дуучин болгохдоо язгуур нь хിവэрээ sing гэж үлдчихэж байгаа юм. За get гэдэг маань бол одоо англи хэлний яг өөрийнх нь утга нь бол get гэдэг маань хүрэх, олж авах, татаж авах гэсэн утгатай үг л дээ. Бодит биш юм авах хүртхийг get гэж хэлдэг. Get scholarship гэвэл одоо тэтгэлэг авах, get salary гэвэл одоо цалин авах, урамшуулал авах, хөрөнгө оруулалт татах гэх мэтийн одоо утган дээр get-ийг бол олж авах, татаж авах, хүртэх гэсэн утгаар хэрэгэлдэг байгаа. За энэ өөрийнх нь утга нь одоо get гэдэг боловч энэ маань бол тэмдэг нэржүүлсэн үйл үг болон цэвэр цусны тэмдэг нэртэй хоршоод маш олон үйл үгийг гаргаж ирдэг. Бас өдөөгч болдог. За мөн одоо хэлц маш олноор үүсгдэг. Get up гэх юм бол хэвтээгээс босох буюу өглөө босох юм босох. Get through with гэвэл яаж игээд учир зүгөө олох. Get rid of гэвэл одоо муу мухай ойлггүй таар юмнаас ангижрах гэх мэтийн утга гаргадаг ийм хэлц үүсгдэг. За тэгэхээр одоо энэ
Гэт маань бол одоо ийм олон утга гаргадаг. Ерөнхийдөө 140 утга гаргадаг учраас Гиннесийн номонд орсон үг байдаг. Хамгийн олон утга гаргадаг үгэ гэж бодно. За нэг сайн эзэмшээг болоход жоохон төвөгтэй байдаг, зөв хэрэглээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Гэттэй нэг сайхан найзлаа зөв хэрэглээд сурчхаар гэт шиг сайхан юм байхгүй. За тухайлбал одоо та нар ингэж цээжлээрээ. Өөрөө байвал гэт шүү, өрөөлийг байвал мэк шүү гэд. Энэ юу гэсэн үг вэ гэвэл гэтийн араас одоо цэвэр тэмдэг нэр. Одоо шинэ get hot гэдэг чи одоо халуун гэдэг тэмдэг нэр шүү дээ. Гэтэл get hot гэх юм бол өөрөө халууцах гэдэг үг болчихж байгаа. Гэтэл make-ээр дамжуулаад өрөөлийг болгоё. Make someone hot гэх юм бол хэн нэгнийг халууцуулах гэж. Тэгэхээр халууцах, халууцуулах, даарах, дааруулах, бишрэх, бишрүүлэх, ичих, ичээх, баярлах, баярлуулах. За тэгээд санаан зовох, санаагийн зовоох гэх мэтлэнгээр маш олон үгийг бол гаргаад ирж болдог. Тухайлбал баян гэдэг үг байдаг. Rich. Get rich гэвэл өөрөө баяжих. Make someone rich гэвэл хэн нэгнийг баяжуулах, баян болгох гэсэн утгатай болчихж байгаа. Get impressed гэвэл өөрөө бишрэх. Одоо жишээ нь I got impressed гэвэл би биширсэн гэж. Гэтэл X Y-тэй болоод дорж made me impressed гэвэл дорж намайг бишрүүлсэн гэж. За тэгээд don't get angry гэвэл тэр хүнийг өөрийг нь битгий уурлаа гэж. Don't make me angry гэвэл намайг битгий уурлуулад бай гэж. Тэгэхээр гэттэй үгийг make-тэй болгоод ерөөсөө дахиад нэг үг гаргаад ирж болдог байна шүү дээ. Get happy баярлах, get impressed бишрэх, get cold даарах, don't get cold гэвэл битгий даар. Don't make me cold гэвэл намайг битгий дааруулаад бай. Get boasted онгирох, сагсуурах. Make someone boasted гэвэл одоо гошхруулах гэл тийм үү? Онгирох, цаасан малгай өмсгөх. Don't get boasted гэвэл битгий онгироотой гэж. Don't make me boasted гэвэл намайг битгий гошхруулаад намайг битгий худлаа онгироогоотой гэсэн үг. Get embarrassed ичих. Don't get embarrassed гэвэл битгий ичээд бай. Don't make me embarrassed гэвэл намайг битгий ичээгээд. Don't get worried битгий санаа зовоо. Don't make me worried гэвэл миний санааг битгий зовоогоод гэж. Get afraid гэвэл өөрөө айх. Don't make me afraid гэвэл битгий намайг айлгаад гэж. За жишээ нь одоо чимгээ easily gets happy гэвэл чимгээ амархан баярлдаг. Чимгээ easily gets happy гэвэл embarrassed гэвэл чимгээ амархан ичдэг. Чимгээ easily gets worried чимгээгийн санаа их амархан зовдөг. Чимгээ easily gets boasted чимгээ их амархан онгирдог. Чимгээ easily gets afraid гэвэл амархан айдаг гэх мэтээр зөндөө олон үгнүүдийг үүсгэж гаргаж ирж болдгоо. За жи үсгийнхаа дуудлагатай танилцлаа.